Сайн байцгаана уу? Итгэлийн ах дүүсээ мөн энэхүү видео бичлэгийн маань контентыг маань бас санаатай бөгөөд санамсаргүй байдлаар үзэж байгаа бүхий л ахын дүүс тэр дундаа залуучуудаа энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За сүүлийн 1-2 хоног сошиал сүлжээн дээр одоо өрнөд байгаа ярилцлагын талаар за ялангуяа одоо UB Urban ток шоун дээр одоо инфлюенсер залуучуудын ярьсан за өнчин охтыг порно тоглуулах, за бизнес хийж одоо асар их ашиг олох тухай одоо гинэн гэдэг юм уу одоо юу гэдгийг болчимгүй ёс суртахуунгүй энэхүү одоо ярианы талаар миний хувьд бас Христэд итгэж хүнийхээ хувьд мөн одоо Библийн сургаалыг номлодог пастор хүнийхээ хувьд би өөрийн үзэл бодол итгэл үнэмшлийнхаа дагуу нийгмээ болон итгэлийн ах дүүсээ бас урайлан дуудаж та нарыгаа бас би замчлан чиглүүлэх нь өөрийнхөө одоо үүргээ гэж би бол харж байгаа маа. За энэ үүднээсээ би дараах хэдэн зүйлийг үүнтэй холбогдуулаад та бүхэнтэй би хаалцаж яриа. За сошиал одоо нэтворк дээр яригдсан одоо энэ асуудалтай холбоотой нийгэмд одоо нилээдгүй одоо бохимдсан байр суурь илэрхийлэгдэж байна. Нэг талаар бол би бурхандаа талархаж байна. Яагаад гэвэл одоо иймэрхүү бусармаг, бузар булаа ийм зүйлийг одоо Монголын ард түмэн маань хүлээж авахгүй үүнийг жигшин зэвүүцэж за ийм зүйл бол одоо бидний амьдралд байхсгүй маа гэж ингээ ярьж тэг үүнийг одоо эмзгээр хүлээн авч одоо нэг талаар жигшиж үүнийг бол одоо ингээ хүлээж авахгүй байгааг нь харахтаа би бол бас бурхандаа талархаж байна. Яагаад гэвэл иймэрхүү зүйлстэй бид ижил тасал болж болохгүй. Ийм зүйлийг бол зүгээр байдаг зүйл мэтэр тэ зүгээр нэг бизнесийн ашиг гэдэг өнцгөөс нь харж иймэрхүү зүйлээр дамжуулан бусдын одоо хувь тавиланд одоо арилшгүй одоо муухай сэв сорвиг одоо суулгах ийм үйлдэлтэй холбоотойгоор зүгээр нэг одоо инэдэм ханиадан болгож ярих, үүн дээр зүгээр нэг ашиг хийх, энэ нь зүгээр одоо нийгэмд ингээд нэг байдаг зүйл юм шиг одоо ойлгож энийг ингэж хүлээж авах ёсгүй гэдэгтээ би бол санал нэг байдаг. Тийм ч учраас би Монголынхаа төлөө, Монголынхаа ирээдүйн хойч үе болсон залуучуудынхаа төлөө ялангуяа тэдний одоо бэлгийн амьдрал, тэдний ирээдүйн гэр бүлийн талаар залбирч явдаг хүнийхээ хувьд бол нэг талаар сэтгэл эмзэглэж байна, бас нөгөө талаар би бурханд бас талархаж байна. За тэр ч үүднээсээ би та бүхэнтэй 1-р Тесалоник номын 3-р бүлгийн 2-5 дугаар ишлэгийг бас би уншиж өгмөр байна. За энэ хэсэг дээр ингэж өгүүлсэн байна. Учир нь бид эзэн Есүсээр та нарт ямар тушаалууд өгснийг та нар мэднэ. Бурхны хүсэл нь та нарын ариусал бөгөөд тэр нь юу гэвэл та нар садар самууныг цээрлэж хүн бүр ариусал хийгээд хүндэтгэл дотор өөрийн биеийг хэрхэн хянахаа мэдэж Бурхныг мэддэггүй харийнхан мэд тачаангуй хүсэлд автахгүй байх явдал юмаа гэж хэлсэн байна. За тэгэхээр садар самуун байх, за тэгээд тачаангуй хүсэлдээ автаж амьдрах, үүнийгээ одоо хошин шог болгож ярих, үүгээр бизнес эрхлэх, за үүнийг зүгээр одоо байдаг зүйл мэт одоо бах таваа ханган одоо нэг юм одоо нарийн хөгжөөн болгож явах нь бол үнэхээр Бурхны хүсэл биш ээ. Энэ бол одоо нийгэм дээр мань байгаа хүмүүсийн зүр сэтгэл одоо хэрхэн ялзран дороотж байгааг бас харуулж байгаа нэг хэлбэр юм аа. Харин үүний эсрэг одоо бид зогсож аль болох одоо өөрийн цэвэр ариун байдлыг эрхэмлэж бэлгийн амьдралын хувьд бид нар Бурхны өмнө болон бусдын өмнө зөв зүйтэй амьдрнаа гэдэг бол туйлын одоо чухал юм аа гэдгийг одоо бидний саяны уншсан энэ Библийн энэ хэсэг бидэрт бол харуулж өгч байна. Тэгэхээр порнотой холбоотой яриа руугаа би бас шууд орё гэж бодож байна. За ер нь энэ порно гэдэг энэ одоо үг бол англи хэлэнд бол porn гэж хэлэгддэг. За энэ нь бол эртний грек гаралтай үг байгаа. За грек хэлэн дээр бол porne гэж хэлсэн ийм үг байдаг. Энэ нь өөрөөр хэлбэл шууд бие үнэлэх, зарах, худалдах гэсэн утгатай ийм үг байгаамаа. Тэгэхээр эртний одоо грекийн нийгэмд одоо бие үнэлж ялангуяа одоо энэ бэлгийн амьдралын тал дээр одоо бие үнэлж одоо явах одоо энэ үйлдэлийг бол порно гэдэг үгээр илэрхийлсэн байдаг бол энэхүү үгийг Библиэд бол одоо бэлгийн ёс суртахуунгүй байдал, бэлгийн одоо завхаарл буюу гим нүгэл хэмээн олон газар одоо иш татан дурдж өгүүлсэн байдаг. За тэр болгоныг одоо би өнөөдөр энд ингэж дурдж ярих нь бол бас илүүц юм. За хамгийн гол нь энэ порно буюу садар самуунтай холбоотой энэ хүсэл тачаалтай холбоотойгоор би нэг дараах нэг хэдэн чухал зүйлсүүдийг би залуучуудтайгаа би бас хуваалцаж ярих гэж бодсон юм аа. За үүнд би нэг чухал зүйлийг дурдъя. За энэ юу гэвэл порно бол
сатаны асар том худал хуурмаг гэдгийг би та бүхэнд хэлмээр байна. Сатаны асар том худал хуурмаг гэдгийг би хэлмээр байна. Шинэ гэрээний Иохны сайн мэдээ номын 8 дугаар бүлгийн 44 дугаар ишлэлдэр муу сүнсийг тэр худалж бөгөөд худал хуурмгийн эцэг учир худал хэлэхтэй чухам өөрөөсөө хэлдэг гэж хэлсэн байна. Тэгэхээр эзэн Есүс Христ муу ёрын сүнсийг нэрлэхдээ тэр бол худалж гэж хэлсэн. Тэр бол худал хуурмгийн эцэг гэж хэлсэн байна. Тэр өөрөөсөө худлаа ярьдгаа гэж ингэж хэлсэн байна. Тэгэхээр энэ дэлхий дээр залуучуудын сэтгэл зүрхийг үннээс холдуулж, самууруулж, гэр бүлийнхэн амьдралыг сүйтгэж, бие бинийгээ нандинан хайрлахад хамгийн том худал хуурмаг дуу хоолой болж худал хуурмаг ойлголтыг тэдний зүрх сэтгэлд нь гүн гүнзгий суулгаж өгч байгаа нэг харамсалтай зүйл бол энэ порно юм. Тэгэхээр порно бол эмэгтэй хүний тухай худал зүйлийг бидэрт ярьдаг. Порно бол эрэгтэй хүний тухай худал зүйлийг бидэнд хэлдэг. Порно бол бэлгийн харилцааны бурхнаас хүн төрлөختөн биднэрт өгсөн бэлгийн харилцаатай холбоотой худал зүйлийг бол бидэрт үргэлж ярьж ойлгуулж идэг. Энийг харж үүнийг шүтэж үүнийг даган дуурайхыг хүсэж зүрхэндээ хүсэмжилсэн аливаа эрэгтэй эмэгтэй хүмүүс бол өөрийн гэр бүлийг, өөрийн ариун нандин хайрыг, мөн бусдыг хүндлэх хүндлэлээ, бусдыг эрхэмлэх эрхэм байдлаа, мөн өөрийнхөө үн цэнтэй нандин бүхэндээ бол сэв суулган улмаар өөрийгөө гэмтээгээ сэтгэл зүгээ гэмтээгээ зогсохгүй гэр бүлээ эцэст нь сүрүүлж байгаа юм гашуун зовлон өнөөдөр залуу үе маань бол маш их орж байгаа. Яагаад гэвэл олон хүн порног бол бэлгийн боловсрал олгодог гэж боддог. Гэтэл үнэндээ бол порно бол биднэрт жинхэнэ эрүүл бэлгийн боловсралыг огтхонч олгодоггүй. Бэлгийн боловсралын талаар ярьж байгаа сүүлийн үед ярьдаг эмч нар тийм ээ. За сексологч хүмүүсийн инфлюенсерүүдийн ярьж байгаа яриа байна. Авах гэхтэй л холбоотой авах гээхийнүүдээр харах олон зүйлсүүдийг тэд нар өөрсдөө яриандаа дордож оруулсан байдаг. Тэдний ярьж байгаа зүйлүүдээс бид нар сайн зүйлийг нь бас авч суралцахад бол илүүдэхгүй зүйлсүүдийг бол бас өнөөгийн нийгэмд бол харьцангуй ярьдаг болцсон байгаа нь давуу тал юм. Гэхдээ порно гэдэг бол цэвэр бид нар худал хуурмгийг сурталчилж худал хуурмаг хиймэл төсөөлөл, хиймэл ойлголт, бодит эмэгтэй хүний тухай, бодит хайрын тухай, бодит тэр үнэнч байдлын тухай хиймэл ойлголт, төсөөлөл тэр шарахыг, тэр гэмтлийг зүрх сэтгэлд маань бол суулгаж өгж байгаагаараа бидний бодит харилцааг маань бол маш ихээр сүйтгэж байдаг. Тийм учраас порно бол биднэрт эрүүл бэлгийн боловсролыг бол үнэндээ олгож өгч чаддгүй юм аа. Харин эрүүл бэлгийн боловсролыг бол бид мэрэгжлийн хүмүүсийн судалгаатай яриан дээрээс бид нар ойлгож авдаг бөгөөд мөн өөрийн амьдралын хань ижил хамтрагчтайгаа насан туршдаа бие биендээ зориулсан зориулалттай хайрынхан улмаас бэлгийн аз жаргал буюу үнэн зөв боловсролыг бид цаг хугацааны туршид олж авдаг гэдгийг бид ойлгох ёстой. Ямар ч гэр бүл гэрлэнгүүтээ бэлгийн амьдралын хувьд туйлын аз жаргалтай байдалд бол шууд хурж очдоггүй. Үүн дотроо гэр бүл залуу осууд маань өөрсдөө хөгжиж, өсөж, төлөвшөж, суралцж байдаг. Үүнийг хайртай хүнтэйгээ гэр бүлийнхаа хантайгаа насан туршдаа хамтдаа суралцж энэ харилцаа хамгаалж нандинаж авч явах нь өнөөдөр хин хүний үүрэг байдаг. Харин үүний эсрэг бол порно ажиллаж байдаг учраас та бүхэн порнод битгий хууртаасай гэж бас хүсэж байна. Харамсалтай нь нийгмийн сэтгэлгээ бол үүнд маш их автаж донтсон байдаг учраас үүн дээр нь тулгуурлан залт хорон муу нэгэн бизнесийн ашиг бодож олон асар их хэмжээний мөнгө олж бусдын жаргалаар зовлон хийж бусдын донтолт бусдын энэ аимшигтай шаналл дээр нэг хэсэг нь бол хөлжиж аз жаргалыг олж байгаа мэт энэ амьдралын дүр эсэж байгаа нь бол маш их худал хуурмаг юмаа гэдгийг би та бүхэндээ бас үнэхээр хэлхийг хүсэж байна. Тийм учраас та бүхэн маань порно битгий үзээрэй. Порно бол үнэхээр бурхны хүсэл биш. Порно бол бидний амьдралыг сүйтгэдэг, бидний сэтгэлийг маань бол үнэхээр бохирдуулдаг, бидний сүнсийг бол маш их бошнуулдаг юм зүйл юм байнамаа. Порно бол техникийн хувьд асуудалтай байгаа зогсохгүй. Сүнсний хувьд асар их хүлээсийг тухайн хүнд авчирдаг зүйл юм.
порно үзээд сэтгэл хангалуун үлддэг хүн гэж юу байдаггүй. Порно үзээд сэтгэл нь тайван аз жаргалаар бялхсан насан туршдаа гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрч чадсан хүн гэж юусоо байдаггүй. Порно үзсний дараа уур уцаартай болдог. Порно үзсний дараа бэлгийн маш их дур тачаалд автан үүнээсээ болж бусдыг хүчирхийлэх байдалд ордог. Порно үзнээсээ болж өөрийн хань ижлийг хуурж мэхлэх тохиолдол гардаг. Порно үзнээсээ болж хүн үнэнч ариун нандин байдлыг үүсгдэг. За тийм ч учраас энэ UB Урбаны тэр ток шоуны залуучуудын яриан дээр тэр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялангуяа тэр охтын онгон байдлыг хүртэл шүмжилж эсрэг талаас нь ярьлаа шүү дээ. Би үүнд маш ихээр харамсаж байна тийм ээ. Юундаа онгон байдлаараа ингэж бахархаад байдэ. Би энийг ойлгодгүй гэж энийг бол үнэхээр нийгэмд зарлан тунхаглаж байгаа нь бол маш их харамсалтай. Харин ч би бол эсрэгээр нь тунхагламаар байна тийм. Ариун нандин байдал гэдэг бол хэн бүхний эрхэмлэх ёстой бидний бахархах ёстой зүйл юм а гэдгийг би өнөөдөр эзэн Есүс Христийн нэрээр та бүгдийнхээ өмнө би тунхаглахыг хүсэж байна. Үүний төлөө бид дуудагцсан. Үүгээрээ бид Бурхны өмнө хичээнгүйлэн амьдрах нь эзнээс ирээдүйн үр удамдаа ирээдүйн гэр бүлийнхээ харилцаанд үнэхэрийн гайхалтай ивэл өрөөлөг дууддаг онцгой чухал зүйл юм шүү гэдгийг би Есүсийн нэрээр би та бүгдийнхээ өмнө дахин хэлж би сануулахыг хүсэж байгаамаа. Тэгэхээр онгон байдал бол бидний итгэлцэл, бидний хайрыг маань улам илүү баттгаж өгдөг. Хоёр биенийхээ өмнө хүлээсэн хариуцлагын маань улам илүү бэхжүүлж өгдөг. Залуу хүмүүсийн хувьд бол амьдралын чухал үнэт зүйл, үндэс суур босон зүйл гэдэг юм аа. Тийм учраас онгон байдлын эсрэг энэ нийгэм 9 шидийн буруу зөрүү зүйлсүүдийг ярьж байгаа та бүхэн маань, залуучууд маань, залуу охид маань бас битгий автаасаа гэж хүсэж байна. Ирчүүдийн хувьд өөрийн эмэгтэйг нэг насныхаа амьдралын ханыг өөрийнхөө эмэгтэйг онгон багаасаа гэж хүсдэг нь нуус биш шүү дээ. Тэгвэл би нэг зүйлийг хэлмээр байна. Та өөрийнхөө эмэгтэйг, өөрийнхөө эхнэр болох эмэгтэйг онгон багаасаа гэж хүсдэг юм бол яагаад бусдын эмэгтэйд та хүрдэг юм бэ? Та өөрөө онгон эмэгтэйтэй гэрлэхийг хүсдэг хэрнээ та яагаад өөр хэн нэгний эхнэр болох өөр нэгэн эмэгтэй амьдрал та сэв суулгана вэ? Тэгэхээр Библийн зарчим бол хүн юу тарьснаа хураана гэж хэлсэн байдаг. Та бусдын амьдрал сэв суулгасан бол эргээд үүнийг та өөрийнхөө амьдрал дээр буцаагаад хурааж авах магадлал бол өндөр байдаг. Тийм учраас би үүгээрээ юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр алдаж онсон нэг би харааж өрөөж айлах гэсэндээ биш. Хамгийн гол нь өнөөдөр өөрийнхөө амьдралын төлөө мөн бусдын өмнө хариуцлагатай үнэнч зөв байгаа ч гэдгийг би та бүхэнтэй уриалан дуудаж хэлэх гэсэн юм. Мэдээж амьдралд янз бүрийн шалтгаанаар онгон байдлаа алдсан эмэгтэйчүүд бол олон байдаг. Хүн ер нь онгон байдлаа дараах 3 байдлаас болж алддаг тийм. Нэгдүгээрх нь бол хүчирхийлэлд бага насандаа хүртсэн байдаг. Хоёрдугаарх нь бол залуу наснда хэн нэгэнд итгэж амьдрал эхлүүлнэ гэж бодоод эхэлтэл алдаж эндсэн байдаг. Нөгөө хүн өөрийг нь хуурсан байдаг. Тийм учраас ингээд амьдрал бол чадаагүй харилцааны үр дүнд аливаа эмэгтэй хүн цэвэр ариун байдлаа махбодын хувьд тийм ээ алдсан байдалтай үлдэж хоцрох тохиолдол байдаг. За дараагийн нэг шалтгаан нь бол цэвэр хүсэл тачаалын улмаас хүмүүс онгон байдлаа бол үгүйсгэж үгүй хийдэг байгаа. За ямар ч байсан ч гэсэн би нэг зүйлийг хэлмээр байна тийм ээ. Бид цэвэр ариун байдлыг эрхэмлэж нэгнийхээ өмнө хариуцлагатай хандаж ингэж явахын тулд бид зориулагдсан хүмүүс. Гэхдээ амьдралд саяны миний хэлсэн энэ 3 зүйлийн шалтгаанаар та алдаж онсон байдаг юм бол Бурхны өмнө гимшгэд эзэн танд дараагийн боломжийг олгодог. Эзэн таныг бүрэн бүтэн болгож таны сэтгэл сүнсийг чинь шинчилж өгдөг бөгөөд та амьдралд яаж ч алдаж онсон байхаас үл шалтгаалan эзэнд итгэн найдаж гимшиж залбирах аваас тэр танд шинэ амьдрал, шинэ сайн сайхан аз жаргалыг тэр таны амьдралд бол бүрэн өгөх боломжтой байдгийн шүү гэдгийг би бас та бүхэндээ хэлхийг хүсэж байна. Тийм учраас залуусын донд яригддаг энэ инфлюенсер гэж яригддаг хүмүүсийн ялангуяа хүмүүсийн энэ залуучуудын бэлгийн амьдралын тал дээр ярьж байгаа эдгээр зүйлсүүдэд та бүхэн битгий автаасаа гэж би хүсэж байна. Эдгээр зүйлсүүдийн талаар та Бурхны үгийн дагуу, Библийн дагуу зөв итгэл үнэмшилтэй байж өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө үүсийг та Бурхны өмнө яхуур зөв авч яваасаа гэж хүсэж байна. Та алдаж онсон байж болно. Харин та гимшиж байгаа бол эзэн таныг шинчлэх болно. Эзэн таныг сэргээх болно. Эзэн таныг юунаас ч илүүгээр танд шагналыг өгч амьдралд чинь сайн сайхныг өгөх бол бүрэн боломжтой юм шүү гэдгийг би хэлмээр байна. Ингээд миний энэхүү яриаг анхааран сонссон та бүхэнд баярлалаа. Тэгээ Бурхны ивэл
Бурхны ариун нандин байдал, Бурхны шинчлэл, Бурхны сэргээлт, Бурхны эдгэрэл, Бурхны бүрэн бүтэн байдал нь та бүгдийн маань амьдрал дээр дүүрэн байх болтугай хэмээн ерөөё.